Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас жил бүрийн 6 дугаар сарын 7-ыг дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Олон улсад энэхүү өдрийг хоол хүнсний аюулгүй байдлын хангамж боломжит эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүний эрүүл мэнд сэдвээр мэдээлэл солилцсон зөвлөмж өгч өнгөрүүлдэг. Тэгвэл манай улсын хүнсний салбарынхан энэ өдөр стандарт ба хүнсний аюулгүй байдал сэдвийн хүрээнд үндэсний хилцүүлгийг зохион байгууллаа. Хилцүүлгээр Монгол улсын хүнсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, гарсан ахиц дэвшил, тулгарч буй сорил бэрхшээлийг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх ажил анхаарах зүйлсийн талаар хэлсэн юм а. Манай нийт хүнсний бүтээгдэхүүний ихэнх хувь нь импортоос хамааралтай байна. Экспорт, импортоор оруулж байгаа бараа бүтээгдэхүүнийг яаж оруулж ирэх зохицуулалт нь асуудалтай байна. За тэгээд хяналт шалгалт ямар төвшөнд явагдаж байгаа вэ? За нөгөө яг хүнсний бүтээгдэхүүн дээр аюулгүй үзүүлэлтийн үзэг лабораторийн асуудлын хүчин чадал нь ямар вэ, хүний нөөц нь ямар вэ гэдэг асуудал гих мэтлэнгээр маш том бодлогын хүрээнд бид нэг асуудлыг өнөөдөр ярилцаж, тал бүрээс нь ярилцаад цаашид төр засаг хаашаа яаж бодлогоо чиглүүлэх үү гэдэг дээр л бид нар санал бодлоо тусгал асуудал байна. Хүнсний аюулгүй байдлыг бол Монгол улсын хэмжээнд ярихад бол хэцүү. Үүнийг бол бид нар тодорхойлохын тулд маш олон бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай, маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, хүний нөөцийг бэлтгэх шаардлагатай. Тэгтээ тодорхой үе шаттайгаар нь бол явж байгаа. За жишээлбэл Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тийм хүнсний хангамж аюулгүй байдал, за мөн өсвөр хурлын 36 дугаар зурагтаар, за мөн Монгол улсын шадар сайдынаас санаачлагаар энэ олон улсын байгууллагатай хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд ингээд явж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн нь нэг талдаа хүнсний хангамж, нөгөө талдаа хүнсний аюулгүй байдал шүү дээ. Тэгэхээр өнөөдөр төр захиргааны байгууллагууд маань хүнсний аюулгүй байдлаа яаж хангах вэ гэдэг дээр мэргэжлийн байгууллагынхан бид нар зөвлөлдөж байна. Ажлаа төлөвлөж байна. Бодлогуудаа тодорхой болгож байна, тийм ээ. Тэгэхээр энэ Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэ санаачлах нь дунд хугацааны төлөвлөгөө, цаашлаад энэ урт хугацааны төлөвлөгөө болоод засгийн газрын ажил, их хурлын ажил болоод явах ёстой байхгүй юу? Манай улсын хувьд хүнс тээвэрлэлт хадгалалтын явцад хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэл үүсдэг байна. Мөн хүнсний аюулгүй байдлын хяналтын шинжилгээний лабораториудад тоног төхөөрөмж дутагдaltaй байдгаас гадна тэнд ажиллах хүний нөөцийн асуудал тулгамддаг байна. Тиймээс Монгол улс хүнсний аюулгүй байдлаа хангахын тулд төрийн доктортой бодлого, хөрөнгө оруулалт, тогтолцооны шинжилэл, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах шаардлага байгааг хилцүүлэгт оролцогчид онцолж байна. Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр бол бид нар Монгол улсын хэмжээнд мах төхөөрөх, мах усуулах чиглэлээр бол нэлээд өнгөрсөн жилийн хугацаанд нэлээд төлхөө бодлого өргөж ажиллалаа. За энэ бодлогын хүрээнд бол Монгол улсын хэмжээнд 167 үйлдвэрүүд хязгаарлалтанд орсон. За одоогор бол их эрсдэлтэй үнэлэгдсэн 49 аж ахуйн нэгжийн эрхийг тусалсан байна. Ер нь бол яг итгэмжлийн байгууллагаараа итгэмжлэгдсэн лабораториуд бол хангалттай байна. Гэхдээ өнөөдөр давхцал бол маш их байна. Дээр нь яг аюулгүй үзүүлэлтүүдийг хийж чадж байгаа лабораторийн хувьд бол хангалтгүй байна л гэж харж байгаа. Аюулгүй шаардлага хангаагүй хоол хүнс хэрэглэснээс болж жил бүр олон зуун сая хүн өвчлөлтгөө. Дэлхийг хамарсан цаар тахлын өмнөх тоо баримтаас харахад Аз намхан далайн бүс нутагт жил бүр 225 мянган орчим хүн хүнсний гаралтай өвчний улмаас нас орсон байна. Энэ бол дэлхийн нийт нас баралтын талаас илүү хувь юм. Тэгвэл манай улс хүнсний аюулгүй байдалтай хэрхэн анхаарч байна вэ? Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн бол дэлхийн нийтийн асуудал болсон. Хүнсний асуудлаа дотооддоо шийдвэрлэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чухал бодлогуудын нэг гэж хүнсний салбарынхан үзэж байна.